За сайн байцгаана уу өнөөдрийн тааруус мэдээ бол за та хоёрын одоогийн харилцаа. За тэгээд тэр хүн тань дээр буцаж ирэх үү гэдэг ийм сэдвээр хий. За нийт 3 үзэр сонгоё. 1 2 За эхний маань Ace of Cups гэсэн юм үзэр байна. За хоёр дахь нь Death гэсэн юм үзэр байна. За гурав дахь нь Seven of Swords гэсэн юм үзэр байна. За Ace of Cups картыг сонгосон хүмүүс юм аа. За хайр дурлал. За одоогийн нөхцөл байдал. Цааш та. За. За одоогийн нөхцөл байдал дээр Ace of Cups. За маш их сэтгэлийн хөдлөл өндөртэй. За маш их одоо нөгөө тэр хүний талаар хэлэх зүйл ихтэй айл нь гэх юм. Айл нь ингээл дотроос нь ундраал хэлэх юм ингээ хориглол байгаа. Хоорондоо хангалттай их ярилцаж амжаагүй айл эсвэл ингээд нөгөө хоорондоо ярилцах хоорондоо нөгөө ярилцах хэрэгцээ маш их байгаа. Дотроос нь ингээл нөгөө сэтгэл хөдлөлүүд нь ингээ ундраал байна. За тэгэнгүүтээ яг хоорондоо нөгөө нэг two of wands буюу тий хоёулаа ингээ өөр байсвар те нэгдэж чадахгүй ингээ өөр зүйлийг хараад нэг эргэж харахгүй байгаа ч юм уу. Айгүй ингээд нэг юм хоёр бинээсээ холдоо явцсан энэ асуудал нь ингээ жоох хитрхи холдсон зайтай болцсон. Өмнөх шиг ингээд татна хахад жоохон хэцүү. Тэгсэн мөртлөө дотроос нь ингээд нэг юм хэлэх хэстэй, хэлж амжаагүй юмнууд нь хориглол байгаа юм байж магадгүй. За тэгээд та бол одоо энэ хүнийг одоо ингээд нэг юм тодорхойгүй яах гээд байгааг нь мэддэхгүй, шийдвэр гаргаж чаддаггүй. За дотор байгаа зүйлээ бас ингээд илэрхийлж чаддаггүй. Ингээд нэг бол өөр зан гаргаад эсвэл өөр ингээд нэг юм хоёр хүн дотор нь байдаг. Яг ийм нэг тодорхой биш юм тодорхойгүй гэж бол боддог. За тэгээд ингээд нэг юм хоёр юмны хооронд ингээд яваад эргэлзээд байгаа юм шиг нөх хэлсэн юмнаас өгүүлтэлэн зүрдэг ч юм уу хоёр өөр юм ярьдаг ч юм ингэж боддог. За тэгсэн чинь нөгөө хүн маань таныг болохоор шийдвэр гаргаж чаддаггүй. За таны үг хэл одоо хурц ч юм уу те магадгүй таныг одоо нөгөө нэг нөгөө хүндээ өөрийнхөө хэлэх гэж байгаа үгээ ингээд бодлогоогоор хэлдэг. За нөгөө хүнийг ингээд шархлуулах үг хэлдэг ч юм уу ингэж боддог. За тэгээд таныг ингээд төрүүлж уучлалт гуйлах гээд байдаг ч юм уу те бурууг бол нөгөө өөрөөсөө хайдаггүй. Заавал нөгөө хүнээр ингээд уучлалт гуйлгаж бай сэтгэл намардаг ч юм уу ингэж боддог. Тэгээ жоох ингээд нэг юм хүүтэн хүндий хатуу чанга ч юм уу ингэж боддог юм байна. За тэгээ цаашдаа та хоёрын харилцаа бол тэгээ tower буюу гинтийн ингээ өөрчлөлт ирж байна. За магадгүй энэ ингээд сайн үр дүнд хүрэхгүй ч байх боломжтой. За энэ гинтийн юм шиг боловч өмнө нь одоо ийм үйл явдал ингээ тохиолдох яг ийм суйрууд нь тавигдсан ч юм уу те гинтийн ингээ аянга цахилгаан цагж байгаа юм шиг эндээс ингээд хоёулаа унж байгаа юм шиг за хоёр биендээ ингээд нөгөө нэг шийдэлт хүрэхгүй байсараагаад энэ харилцаа маань одоо гинтээ ингээд өөрчлөлт жоохон таагүй үйл явдал болох боломжтой. За тэгвэл одоо энэ хүн тань дээр буцаж ирэх үү? Angel answer card тасгалтаа харцгаая. За шууд нөө гэсэн мессеж гарч ирсэн байна. Үгүй гэсэн мэн. За тэгэхээр магадгүй энэ харилцаа ингээд дуусгуур болж байгаа
Гэхдээ энэ нь таны амьдралд одоо болох ёстой үйл явдлуудын бас нэг нь байх боломжтой. Тийм учраас одоо бас хитэх сэтгэл санаагаар буунаарэ. За нэг дугаарыг сонгосон хүмүүс маань уншлагын түрээд өндөрлөж байна. Таны хайр дурлал ямар ч байсан гэсэн танд хайр дурлалын амьдралд нь хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөмөр байна. Анхааралтай сонсонд маш их баярлалаа. За Death буюу 2 дугаар картыг сонгосон хүмүүсийн уншлагыг хамтдаа харцгаая. За Queen of Pentacles. За Justice. Two of Pentacles. За тэгээ Six of Cups гэсэн байна. За 2 буюу Death card-ыг сонгосон хүмүүсийн маань одоогийн нөхцөл байдал бол урам хугарсан байдалтай. За энэ дээр ингээд хөл гэжиндээ ингээд дуусгар болцсон. Ямар ч ингээд нөгөө нэг үйлдэл хийхийг хүсэхгүй, юу ч хийхийг хүсэхгүй, зүгээр л зөнгөөр нь байх ингээд бүх үйл явдал болоод өнгөрцөн. Хэрвээ хэрүүл маргаа янз бүрийн асуудал байсан бол бүгд ингээд дууссан, нэг юм дуусгар болцсон юм шиг. Гэхдээ энд нар мандж байна. За энд бол маш тогтвортой, сэтгэл санаа маш тайван байна. Queen of Pentacles буюу амгалан тайван тогтун байна. Хэдийгээр одоо ийм үйл явдал болсон ч гэсэн та бол сэтгэл дотроо бол үнэхээр энийг дууссан гэж бодохгүй байгаа. Маш амгалан тайван, аливаа зүйлийг маш тайван урт хугацаанд юм боддоор харж байгаа. Тийм учраас яг энэ үйл явдал бол хараахан дуусаагүй гэдгийг бол хэлтгэн хоёрын харилцаа бол хараахан дуусаагүй. За тэгээ та энэ хүнийг бол Justice. За энэ амьдралдаа учрах ёстой нөхөр эхнэр хайртай хүнээ гэж бол боддог. За таны амьдралд одоо байх ёстой те нэг тал нь таны ингэж жинлүүр байгаа, одоо нөгөө тал нь арга бэлэг шигтэй ийм гэж бол боддог. За энэ хүн бол таныг болохоор ямар нэг асуудал болсон ч гэсэн эргээл тань дээр хүрээд ирдэг ч юм уу, таал байгаад байдаг. Таал энэ хүний хажууд байж та тусалдаг тийм. Энэ ингээд одоо Two of Pentacles энэ хоёр зоос ингээ эргэлдээл байгаа нь. Хоёр биендээ ингээл эрен очоод салж нийлэл ч юм уу. Таал одоо энэ хүний амьдралд ингээл оролцоол, эсвэл туслаал, хамгийн ингээл чухал байр суурийг бас эзлээл яалтчгүй л ингээл хоёр биендээ нэг байгаа аахгүй. Энэ дээр бас адилхан Justice гэд. Тэгэхээр та хоёр айл нь бие бинийгээ яг арга бэлэг шиг одоо ингээ хоорондоо зохицох ийм хүмүүс гэж боддог байх боломжтой. За тэгээд бол цаашдаа бол Six of Cups буюу ингээд маш гоё эвлэрэх боломжтой ингээд юм дүр зураг гарч ирсэн байна. Тэгэхээр ингээд эвлэрэх, нэгдэх, эргээд нийлэх, уулзах ингээд нэг эерэг үр дүнд бол энэ харилцаа маань ингээд хүрчина гэсэн юм бол мессеж гарч ирсэн байна. Эргээд одоо хоёр биенээ уучлаад гэх юм уу те. Six of Cups буюу ингээд маш гоё юм хайр дүүрэн сэтгэлээр та иргэн жиргэн нийлэх боломжтой. За тэгэхээр одоо ингээ иргэн нийлж байгаа учраас тэр хүн тэндээ буцаж ирэх үү биш, хамгийн сүүлд нь одоо энэ Angel Answer мессеж харъя. Энэ одоо иргэн нийлж байгаа юутай бас нийлэх нөө гэд. За тэгэхээр get more information буюу илүү их мэдээлэл хэрэгтэй гэсэн байна. За тэгэхээр таны хувьд болохоор та хоёр одоо нөгөө хоёр биенийхээ талаар илүү их мэдэх хэрэгтэй. За Six of Cups гэдэг бол одоо харилцаан дээр одоо нэг сэтгэл хөдлөл тэр бүх зүйл байгаа ч гэсэн илүү их та нөгөө тухайн хүний одоо ажил амьдрал ямар байна, сэтгэл хөдлөлөөс илүүтэйгээр тэ өөр босод зүйлсүүд нь хэр байна гэдгийг илүү их ярилцах, хоёр биений талаар илүү их зүйлийг олж мэдэх ч юм уу. Энэ нь эргээд хоёрын харилцаанд эргээр нөлөөлөх боломжтой. За хоёр биений илүү их таньж мэдэх. За хамгийн сүүлд нь танд илгээх сүүл мессеж карт өөрчлөлт гэсэн байна. За тэгэхээр өөрчлөөрэй гэсэн байна. Таны одоо сэтгэл зүрх
одоо сэтгэл санаа нийцгүй байгаа тэр зүйлээ өөрчлөх юм өөрчлөөд за тэгээд та өөрийнхөө хүссэн одоо яг хүссэн мөрөөдөжсэн тэр одоо зан чанар ч юм уу өөрийнхөө сайн хувилбарыг биелүүлнэ. Тэгэхээр энэ өөрчлөлт бол илүү тань дээр явагдах боломжтой. За та өөртөө илүү ажиллах, өөрийнхөө зан ааш ч юм уу өөрийнхөө тэр зарим дутагдaltaй тал дээр илүү их ажилласнаар та өөрийгөө өөрчилж илүү сайн хувилбар руу явах юм үйл явдал тохиолдож болно. За 2 дугаарыг сонгосон хүмүүстээ хайр дурлалтанд амжилт хүсье. Анхаарал тавьсан маш их баярлалаа. За 3 дугаарыг буюу хамгийн сүүлийн картыг сонгосон хүмүүсийн уншлагыг харьцаая. За Seven of Cups, Page of Cups, за Three of Pentacles, за хамгийн сүүлд нь Two of Cups гэсэн байна. За тэгэхээр 3 дугаарыг сонгосон хүмүүс маань Seven of Swords буюу за нэлээ ингээд ширүү маргаан болсон байх боломжтой гэр бүлийн хооронд. За хэрүүл маргаан. За энэ нь бол өмнө нь ингээд давтагдчихсэн аль эсвэл яг өмнө нь ингэж болсон юмыг зөвхөн гаргаж ирээд үүнээс үүдэлтэй бол хэрүүл маргаан болсон. За энэ дээр бол та нэлээ их гомдсон. За нэлээ бас одоо нөгөө нэг сэтгэл шархалсан ч юм уу ийм үйл явдал болсон. За тэгээд таярын хувьд бол нөгөө нэг маргалдах зүйл нь гэх юм уу тий маш олон юм тий маш олон юмнаас үүдэлтэй энэ маргаан нэг биш нэлээд юм одоо оролцсон эсвэл өөр хүмүүс ингээ оролцсон байх боломжтой. Мөн одоо хүсэл мөрөөдөл ашиг сонирхлын зөрчил ч юм уу хоорондоо ингээд нөгөө нэг өөр зүйлийг хүсээд тэрнээсээ болоод хийхийг хүссэн зүйлсээсээ ингээ болоод зөрчилдөх ч юм уу нэг нь одоо хий гэсэн чинь нөгөөх нь энийг дэмжихгүй байсан ч юм уу тий тусдаа ингээд бас юм карьертэй байсан энэ үйл явдлуудаасаа болоод өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаагаас үүдэлтэй энэ маргаан одоо та хоёрын дунд өрнсөн байх боломжтой. За та энэ хүнийг бол одоо нөгөө энэ хүнд бол ингээд нөгөө нэг маш их халамжилтай сэтгэл гаргадаг. За чин сэтгэлээсээ ингээд нөгөө хайрладаг ч юм уу те энэ хүнийг одоо бүх зүйлээрээ ингээд дэмжихийг хүсдэг. За энэ хүн болохоор тантай одоо нөгөө нэг магадгүй нөгөө нэг юм асуудал үүсгээд байгаа зүйл нь гэр бүл өөр юм 3 дахь хүн байж болно. За энд таны хадмууд оролцож байж болно. Аль эсвэл таны найз нөхөд эсвэл таны хамтран ажилладаг хүн ч юм уу те. Ийм зүйлсээс болоод таярын одоо энэ харилцаанд ингээ асуудал үүсгээд байгаа. Гэхдээ энэ хүн таныг бол маш тийм бодтой, маш практик хүн, маш тогтвортой хүн гэж бол боддог. За аливаа зүйлийг одоо нэг юм бодтойр харж чаддаг юм буур суурьтай, тогтвортой, за итгэж болох юм найдвартай, үнэнч хүн гэж боддог. За бусад хүмүүст бас таны талаар их сайхан зүйлсийг ярьдаг ч юм уу магтдаг ч юм уу тий ажлынхандаа бас ингэж магтах дуртай ч юм уу ийм байх боломжтой. За тэгээд хаяр цааштай бол Two of Cups гэдэг ингээд хоорондоо маш сайхан ингээд ярилцах ч юм уу дундаа ингээд нэг юм сайхан амттай уух зүйл тавьж агаад хоорондоо ингээд яг хоёулахна ярилцах аль эсвэл юм хоёулахна болзоонд яваад хоорондоо илүү ярилцаж уулзах ийм эерэг үрдүн эерэг карт гарч ирсэн байна. Тэгэхээр яг одоо нөгөө нэг ижил тэнцүү гэх юм уу нэг нь ярих юм бол нэг нь сонсоо нэг нь сонсох юм бол нэг нь яриад яг ингээд нэг юм тэнцвэртэйгээр бол харилцаандаа ингээд юм ярилцаж ийм бол үр дүнд хүрнэ гэсэн байна. За тэгвэл Angel Answer card маань юу гэж хэлэх нь харъя. За choose a new direction. За тэгэхээр шин замыг сонгоорой гэдэг тийм та хоёрын ингээд нөгөө харилцаан дээр шинжилэл хийх болцоо аль эсвэл юм шин замыг сонгох.
За өөрсдөө зориулж бас нэг юм шинэлэг алхам хийх, шин нэмийг оруулж ирэх, эсвэл хамтдаа ямар нэгэн зүйлийг хийдэг ч юм уу, нэг юм өөрчлөлтийг хийх ийм цаг үе нь бол болсон байна. За тэгээ өмнө нь байгаадаас энэ асуудлуудаас бол одоо ингээд бүр тавьж уулах, цаашинээр ингэж жоохон өөр ийм дадал зуршлыг гэр бүлтэй үүсгэх ч юм уу, ийм одоо чухал алхмыг бол хийх хэрэгтэй гэсэн байна. За хамгийн сүүлд нь тань нийлгэх сөүл мессеж картыг харъя. За empty хоосон гэсэн байна. За хоослох хэрэгтэй гэсэн байна. За таны сэтгэл дотор байгаа тэр ийм толгой эргүүлсэн янз бүрийн асуудлууд те бүх зүйлээ ингээ хоослоорой те шинэ энергиэр дүүргэрэй гэсэн байна. Өнгөрсөнд болсон бүх зүйлсийг маш сайхан хоослож цэвэрлэгээ их дотоод цэвэрлэгээ, сэтгэл санаа тий бүх зүйлээ гэртээ ч гэсэн бас гоё ингэж цэвэрлэх. Тэр одоо өмнө нь болсон таагүй энергиуд бүх зүйлээ цэвэрлээд маш гоё ингэж хоослснороо юм гарснараа одоо шинэ энерги орж ирнэ гэсэн юм гоё мессеж гарч ирсэн байна. За 3 дугаарыг сонгосон хүмүүстээ хайр дурлалт нь амжилт хүсье. Анхаарал тавьсан маш их баярлалаа.